no matter what. Замцхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA улирлын өмнө хүрдэг 30 ба 30 өдөр эхэлж байна. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдөр бид гурийн ярилцах баг бол Brooklyn Nets. За уламжлалч ёсоор энэ багийн өнгөрсөн улирлын амжилтыг хамтдаа харцгаая. За дорнод бүсийн бол 12 дугаар байраар улирлаа дуусгасан байгаа. За боломжит 82 тоглолтоос 26-ад нь хожигдол хүлээсэн. За ер нь унах зорилготой унах нь ирээдүйн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг юм уу? Өнгөрсөн улирлд нь ямар дүгнэлт юм болчихлоо. Одоо өнгөрсөн жилээс харахад өнгөрсөн жилээс угаасаа тэгээд одоо бүрэлдэхүүнийг харахад л ойлгомжтой болчихж байгаа юм л да. Одоо сүүлийн заваар 10 гаруй жил гээд бодохоор энэ баг их гурвлуудыг 2 ч удаа бүрдүүлж үзлээ. Тэгээд тэр болгоно нь фейлдж өсчихсэн амжилтандаа болоод тэдний хүрч чадаагүй. За тэгээ улмаар тэдний хувьд бол одоо ингээд дахиад багаа ребилд хийж босгох ийм шат руу одоо шилжчихлээ. Тэгэхээр одоо яг л тэрний сэргийн босголтын үеийн өнгөрсөн жилээс яг бүрэн утгаараа эхлээд энэ жилч дахиад үргэлжлэх шинжтэй болол явж байгаа шүү. Ер нь зүгээр Brooklyn Nets гэдэг баг бий болсон цагаас эхлээ. Яг мэдээж шуушин New Jersey Nets гэж байгаа. Тэгээ Brooklyn руу буцаад багтаа болж Nets баг нь ирсэн. За тэр үеэс эхлээд Орос тэр бомтон байж байгаа. Дараа нь ингээд хятад тэр бомтон авлаа гэдэг багийн эзэд удирдлагууд солигдлоо. Тэрийгээ дагаад яг Орос тэр бомтны аваад багийг худалдаж аваад гаргасан хамгийн том алдан шууд аврагын төлөө дайрах хэмжээний багийг босгож хамаг ирээдүйн драфт ирэхүүдэд алдчихсан. Тэгээд тэр нь бүтлгүүтээд маш олон жил хүнд байдалтай явж хагаад хятад эзэн цай аваад тэгээд дахиад их гурлыг бүрдүүлсэн. Тэгээд ер нь тэр бүтлгүүцний дараа хийсэн хамгийн том өөрчлөлт нь тэр гурвынхын гэрээнд дуусааг байхад ямар тач үн цэнтэй буюу драфтын ирэхүүд болж чадсан. Тэгэхээр энэ баг Brooklyn Nets болсноос хойш анх удаага яг драфтаар органикаар босох юм зөв алхам руу орж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр өнгөрсөн улирлын үед бол маш амжилттай улирал боллоод 5 ч удаа жишээ нь драфт ирэх авсан байна тийм бид удахгүй бодож зарах бас тийм. За энэ багийн өнгөрсөн улирлыг багийг оноо авалтаар тэргүүлсэн тоглогч Ken Thomas-ыг энэ хэсэгт онцлие. За цөөхөн тоглолтод буюу 25 тоглолтод оролцохдоо 24 оноо дундчилсан нь карьерийнх нь хамгийн өндөр үзүүлэлт. За багийнхнаагаа ч гэсэндээ энэ 24 оноогоор бол бүх тоглогчдыг тэргүүлсэн байгаа. За самбар нь 3.3, дамжуулалт нь 3.8 гэсэн байна. Энэ тоглогч оноо авах чадвараа яг энэ өмнөх хөлөрлөлт ч гэсэн харуулсан. Гэхдээ хүсэж байсан өндөр дүнтэй гэрээгээ ерөөсөө авч чадаагүй шүү дээ. Шалтгаан нь гэвэл энэ тоглогчийг одоо хамгаалтын муу байна. Тэгээд дээр нь 25хан тоглолтод ийм үзүүлэлт үзүүлсэн тоглогчд бас итгэж өндөр дүнтэй гэрээ өгнө гэдэг хэцүү л дээ ямар ч багийн хувьд. Угаасаа зөвхөн оноо авалтаас өөр яг үнэндээ юмгүй. Ийм тоглогчд NBA-ийн бусад 29 багч итгэхгүй байгаа байхгүй. Одоо ингээд чөлөөт агент болоод гэрээнд дуусаад ийм одоо чөлөөт агентын нөхцөлөд шинэ гэрээ авах нөхцөл байдал дээр ирэхэд ямар ч баг санал тавихгүй байхгүй. Тэгж жагаад Brooklyn санал тавихгүй байсараад саяхан qualifying offer буюу 1 жилийн 6 сая долларын гэрээг өссөн үсээгүй тэр одоо санал болгосон угаасаа бэлэн санал болгох ёстой байсан тэр гэрээг нь хүлээн зөвшөөрөл ингээд 6 сая доллараар гэрээгээ сонгож штэ. Одоо тоглогчийн үнцийн угаасаа лигийн 30 баг даяар нэг иймэрхүү л байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ удирдлагын тоглогчийг өөрийгөө харуулах хэрэгтэй. Энэ өндөр түвшний оноо авалтаа дахиад улирлын турштай олон тоглолтод оролцож харуулах хэрэгтэй. Тэгээ ер нь өөрийнхөө яг анхны том гэрээг авах улирал нь учраас энэ 100 ч гэсэн бэлтгэл дээрээ сайн төвлөрж ажилласан болов уу хөгжүүлэлтэн дээрээ. За Brooklyn Nets-ийн хувьд ямар тач энэ 100 3 тоглогчийн гэрээг бол сунглаа. За сая дурдсан Thomas-ийн хувьд бол 1 жилийн 6 саяг авсан бол Sharp 2 жил 12.5 сая. За тэгээ Zaire Williams бас муу адилхан гэрээг Sharp-тай адилхан гэрээг бол авсан. Тэгээд яг гоо Sharp бол лигт орж ирсэн цагаас л Brooklyn Nets-ийн төлөө тоглосон. Авах ёстой байсан гэрээг л авч байгаа. За Zaire Williams-ийн хувьд бас одоо нэлээд хэдэн багаар тоглосны эцэст явуулсан Brooklyn дээрээ өнгөрсөн жил бол бас хамгаалт тал дээр их дажгүй үүрэг ролыг зөвхөн баг дундаа үзүүлж олуулж чадсан. Тэгээ ямар ч 2 жилийн гэрээг бол тоглох. Ken Thomas бол Brooklyn-ийн зөв шийдвэр болсон баха энэ. Их тийм одоо удаан хугацаанд энэ багт тоглосон гэдэг итгэл хүлээлгээд том гэрээ өгөхөр хэмжээний тоглогч яг үнэндээ биш. Болцоод байгаа нь Brooklyn-ийн гаргаж байгаа хандлагаас харагдаж л байгаа юм л да. Тэгэхээр Brooklyn-ийн гэрээ өгсөн тоглогч нар бол их боломжийн дөнгө өгчлөө л гэж харж байгаа. Тийм нэг нь жилийн 6 сая л шүү ер нь бол. Одоо 6 сая гэдэг чи одоо руки тоглогчтой л ойролцоо. Зарим рукигээс бага тийм. Тийм энэ 3 тоглогчид хэдийнэ одоо лигт
одоо өөрсдийнхөө нэг тоглолтыг ингээд нэг юм тогтооцсон. Ийм 3 тоглогчид нэг үлрэлт нийлээд нэг 19 сая доллар л өгнө гэдэг бол одоогийн энэ өндөр цалингийн зэсэн дээр байгаа нөхцөлд бол нэлээд одоо бага ийм дүн болчиход байгаа. За Brooklyn Nets их гурвал задарснаас хойш сэргээн босголтынхоо үед яваа. За тэгвэл энэ багийн дараагийн үеийн лидер нь хэн байх вэ гэдэг асуултын тэмдгийг бас өнөөдөр хайхыг оролдъё. За ямар ч тач 3 тоглогчийг бол явуулсан. За Cam Johnson-ы хувьд өнгөрсөн үйлрэл ер нь Nets тэр үр дүнтэй тоглов. Энэ явсан шийдвэрт ямар бодолтой байна? Сайн тоглолгүй яах вэ? Тэгээд карьерийн хувьд ч гэсэн хамгийн өндөр оноод дундчилсан. Улирлаа ингээд Brooklyn Nets-д өнгөрүүлж ирсэн ч гэдэг юм. Cam Thomas-д бол маргаадах зүйл алга. За D'Loгийн хувьд бол яг угаасаа нэг тийм том нөлөө өгөх зүйл байгаагүй. Яг энэ тоглогч Lakers-с гологдоод бүгд Nets-д очиод бохоод болтлоо хөгжиж ирсэн. Багтаа эргээд очсон. Тэгээд улмаар Dallas руу ямарчсан явлаа. Угаасаа ирээдүйн төлөвлөгөөнд төдийлөн багтаад харгүйсэн. Тэгээд Trenton Watford-ийн хувьд бол Philadelphia 76 багт нэгдсэн байгаа. Ер нь бол багаас хасагдсан. Тэгээд Sixers хамгийн сүүлийн сонголтоороо баг сонгоод 15 дахь ростертой энэ тоглогчийг туршаад үзье гэдэг авцсан байгаа. Тэгээ зарим нэг тоглогчд бол хоёр талт гэрээтэй байгаа учраас бас улирлын дундуур Watford хөгжлийн лигт тоглохыг үгүйсэхгүй. Тэгэхээр одоо сүүлийнхаа боломжоо ашиглах ийм л улирал нь Watford-ийн хувьд ирж байгаа. Тийм. Тэгээ явсан хүнээс угаасаа ганц онцлох хэвээр Cam Johnson л доо. Би зүгээр яг үнэндээ бол яагаад Denver Nuggets-тай ийм солилцоог хийчихвэл гэж бодсон. Гэхдээ яг хөө мэдээж тэр нэг драфтын хэрэгч гэдэг юм уу нэг өөр зүйлүүд менежерүүдийн хооронд байх. Зүгээр Denver-т ингээд яг үнэндээ гологдож ирж исэн, ер нь явуулахад бэлэн болцсон байсан. Тэгсэн мөртлөө их том гэрээтэй ийм тоглогчийг авчирсан мөртлөө оронд нь Denver-т бол бэлэг өгчөж байгаа байхгүй. Cam Johnson гэдэг тоглогчийг. Яг зүгээр Cam Johnson-ы хувьд бол нөгөө драфтын 2 ирэх ямар ч баг өгөөгүй л дээ. Нэгдүгээр төргийн 2 ирэх хүсэжсэн. Тэрийг нь ямар ч баг өгөөгүй хүлээж аваад оронд нь зүгээр MPJ-г авсан. Тэгээд тэнцээсээ дахиад нэг драфт ирэх авцсан байгаа. Инхээр цаашаага MPJ ахаад сольж болно л доо. Гол нь. Тэрийг л харсан болов. Тэгээд дээр нь угаасаа хангалттай цалингийн зэс байгаа учраас нэг илүү 20 сая доллар нь бол Brooklyn асуудал байгаагүй санхүүгийн хувьд. Тэгээ өөрөө ч том зах зээлтэй баг тий. Тэгээ цалингийн зэс нь ч сул байсан. Тэгэхээр яг нэг жил ерөнхийдөө MPJ туршаад MPJ магадгүй яг багийн номер 1 тоглогчор тоглоод статистикийг гялцаад тэгээ аврын төлөө дарж байгаа багууд солиод авахыг бас үгүйсэхгүй. Тийм. Cam Johnson-ы хувьд хамгаалалт товтлогоо айл талд одоо хуучин Phoenix-д бол ялангуяа тэгж сайн тоглолтыг үзүүлдэг байсан. Сэлгэнээс тоглолтог байсан юм дээ. Brooklyn дэрснээрээ илүү нөгөө товтлогоо талын ийм тоглолтуудыг гаргаж эхлээд оноо авалт нь бол мэдээж нэмэгдсэн. Одоо Denver-т очоод буцаад нөгөө Phoenix-ийн үр өрөөлөө бас харуулж эхлэх болов уу гэж байна. Түүнээс бид нар Cam Johnson-ы яг хамгаалалт талын нь бол Brooklyn байх хугацаанд нэг жоохон марцгийх маягтай ийм болцсон байна шүү. Зөвхөн л оноо авдаг тоглогч юм шиг болцсон байсан бол одоо бас нөхцөл байдал өөрчлөгдөх байх зүгээр. Brooklyn-ийн хувьд тэгээд Cam Johnson-ыг явуулсан л зүгээр миний хувьд нэг жоохон харамсалтай гэмээр зүйл болсон. Бусдаар бол гайгүй те. За тэгээ Brooklyn Nets-ийн хувьд энэ зүүн бол 5 тоглогчийг бүр драфтаас авсан байгаа. За энэ ч гэсэндээ мөн л нөгөөх их гурвал задарсантай холбоотой. За яг драфтын шууд амжилт дээр сууж исэн. Тэгээд Brooklyn ихний тойрогт 5 сонголт хийгээд сонголтууд нь зарим сүүл рүүгээ 20 хэд мэднийх ойрхон болоод байсан. Тэгээд тэднэр дээр одоо нэлээд л бажигдж байгаа бах та сонгох хугацаагаа бас амжихгүй болчихгүй дээ гэдэг ч зүйлээс. Одоо жишээ нь энэ дээр 19, 22, 26 гээл чи хоорондоо айгүй ойрхон сонголтууд. Тэгээ энэ дундаа бас солилцоонууд ч нэлээд яригдчихсэн Brooklyn-ийн хувьд. Тэгэхээр тэр талаас харах юм бол нэг жилийн драфтаас 30 сонголтын дундаас 5-ыг нь хийнэ гэдэг бол энэ чинь 20 хэдэн жил өөр багт байгаагүй л зүйл. За тэгээ ирсэн хүмүүс нь бол Kobe Buffkin, Haywood Highsmith, Terrence Mann, за тэгээ түрүүн ирсэнчлэн MPJ. Тэгээ драфтаар угаасаа хамгийн тодор үнэлэгдэж байгаа гол хүн нь бол Igor Demin гэж Орос залуу байна. Одоо Оросоос хамгийн сүүлд ингэж драфтаар дээгүүр сонгогдсон тоглогчид ер нь байгаагүй баг. Дээгүүр гэвэл яг бүр Кириленко л байгаа л да. Кириленко л байгаа. Бүр дээгүүр байтугай 2013 оноос Сергей Красев гэдэг тоглогчоос хойш орж ирж байгаа анхны Орос тоглогч. Тэгэхээр 12 жилийн дараа Орос Улсын холбооны улсаас энэ бэйд хөл тавьж бид юм драфтлагдаж буй. Драфтлагдаж би тоглогч болчихсон. Одоо Алексей Швеч гэдэг юм уу драфтлагдаагүй шүү дээ жишээ нь тий. Сергей Красев нь өөрөө Brooklyn Nets тоглож ирсэн шүү дээ. Тэгэхээр ингээд тухайн үед яг багийн эзэн нь бас Орос хүн байлаа тий. Одоо бас яг удирдлагын түвшинд өөрчлөлттэй байгаа гэсэн дахиад нэг ингээд Орос тоглогчийг
Brooklyn Nets багийн дөрөв хоёр дахь удаагийн драфтлж тоглуулж байна гэсэн үг л дээ. За энэ удирлаас эхлээд Michael Porter Jr. ерөнхийдөө бага манлайлаад тоглох болов. За харин тоглолтын арга барилын хувьд хэр зөв багтаа ирсэн, хэр дасан зохицох бол. Тэгээ угаасаа түрүүн тулгаан хийсэнчлэн энэ тоглогчийг бол ирээдүйд төлөвлөгөөнд бол багтаагаа гүйл байх. Тэгэхээр удиралд бол тоглуулж байгаад нэг эвтэйхэн шиг тоглуулж байгаад тэгээд магадгүй цаашаа дахиад солих ийм л нэг ассет болгож нэг хөрөнгө болгож л ашиглах байх. Түүнээс биш энэ багийн нэг амжилтанд хүргэхтэй угаасаа Бруклиний төлөвлөгөөч нэг ойрын өнгөрсөн удирал за энэ удирал гээд нэг 2-3 жилдээ бол плей-офф төрсөлдөн гэдэг амбиц бол угаасаа байхгүй байгаа бах. Тэгэхээр тэр амбицтай Michael Porter Jr. нийцэхгүй учраас MPJ-ийг бол тэгээд жагаал нэг яг бүтэн тоглуулах байх. Цалингийн өгж байгаа учраас тэгээд нөгөө арай нэг үн цэнтэй байлгахын тулд бусдаар бол нэг тийм ирээдүйд энэ тоглогчтойгоор багаа бол төсөөлөхгүй л байгаа болов уу гэж бодож байгаа. Эдгээр MPJ яг NBA авраг болоод үзчихсэн одоо бол бас энэ уруулаг сайн шидэлтэй тоглогч лигт бол бас хэрэгтэй байгаа юм үед сайн тоглогч идэж яг Бруклинтэй бол зам их урт хугацаанд нийлж нэг шогмонд явахгүй болов. Би хувьдаа бол тэгж бодоод байгаа. Бусад ер нь сэргийн босголтынхаа үед явж байгаа багуудын хувьд бол арай ахмад туршлагатай тоглогчдыг багтаа нэгтгэхэд залуу тоглогчтой илүү туршлагажуулах ийм нөтлүүдийг хийдэг. За харин Brooklyn Nets-ийн хувьд бол өвөл ямартайч ахаад нэг солилцоо хийх болов гэсэн бодолтой байгаа маань тийм үү. За үргэлжлүүлэн бүгдээрээ Орос тоглогчийг ямар статистик үзүүлэлтийг өнгөрсөн үеэр коллежийн төвшөнд үзүүлснийг хамтдаа харцгаая. За 33 тоглолтод оролцсон юм байна. 10 оноо дундчилсан байна. Самбар нь 3.9, дамжуулалт нь 5.5. За мөн бөмбөг таслалт гэсэн үзүүлэлт байна. За Оросууд одоо NBA мэдээллийг маш их бичдэг Оросын сайтууд ч нэлээд байдаг. Тэгээд тэд нар харж байхад ингээ өдрөө болгон ер нь ороод уншиж байхад Егор Диминига л ерөөсөө өнгөрсөн жилжингээ ер нь мэдээллийг бол өстой цаг алдахгүй хүргэж ийсэн. Аргагүй л дээ одоо нэг улсыг төлөөлж байгаа тоглогчийг ингэж их өндөр хайп өгж магтаж бичиж ингэж явах нь бол тодорхой байх. Тэгээд Егор Димин яг хуу BYU гэдэг ерөнхийдөө коллежийн төвшөнд бол тийм том сургууль биш. Энэ сургуулиас өнгөрсөн үеэрл тоглосон. За гэхдээ ямар ч тэр сургууль нь бол March Madness сонгогдож тоглосон бас. Димин бол тэр тоглолтууд дээр бас өөрөө хувьдаа их давгүй сайн тоглолтыг бол үзүүлж чадсан юм тоглогч байгаа. Тэгээд яг хүмүүсийн тэр орсуудын өөрсдийнх нь магтажсэн шиг харин тэр хүлээлтэнд хүрж тоглож чадахгүй үгүй юу? Сая драфтер сонгогдоход бол 8 удаа гээд нэлээд олон хүмүүс гайхаж ирсэн. Ийм дээгүүр сонголтоор энэ залууг авчиж байгаа нь бас сонирхолтой л гэж хэлсэн юм бол. За хүлээлт үүсгээд байгаа. За шалтгааныг нь бүгдээрээ скаутын тайлгаас нь хамтдаа харцгаая. За Егор бол энэ драфтын хамгийн ур чадвар өндөртэй дамжуулагчдын нэг юм аа. За тэр талбайг сайн хардаг, бүх өнцгөөс оновчтой дамжуулалт өгөх чадвартай, хурдан хөдөлгөөнтэй, хөнгөн атлетикч шинж чанартай. За хамгаалтыг давж харж талбайг мэдэрч чаддаг, өөрөө оноо авахаас илүү хамтрагчаа сайн тоглуулахыг илүүд үздэг нэгэн. За хамгаалтын хувьд довтлохойг удаашруулж, сайн таамаглаж, хаалт хийж, бөмбөг таслах чадвар сайн, шаламгаа хөдөлгөөнтэй. За тэрээр 15 наснда Реал Мадридийн залуучуудын багт ниссэн анхны Орос тоглогч болсон бөгөөд англи, Орос хэлтэй боловсрал өндөртэй залуу. За 3 онооны шийдэлтэй сайжруулж чадвал NBA-д хол замыг тулах бүрэн боломжтой. За харьцуулсан тоглогч нь Жош Гиди гэсэн байна. Ер нь яг нөө байралтаар нь бодохоор их нуруулаг одоо 2 м 5-6 см өндөртэй шүү дээ. Тэгэхээр яг өндрийг ингээ харахаар энэ ч одоо баг Бен Симмс болчиход байгаа байхгүй ер нь бол тийм. Бен Симмсоос ч яг нурууны үед баг өндөр. Тэгсэн мөртлөө маш сайн дамжуулагч. Энэгээрээ л онцлогдоод байгаа юм л та. Одоо нэг орчин цагийн сагсанд нэг юм өндөр холбогч бас амжилттай тоглоод магадгүй дараагийн Лука Дончич шиг л гэж одоо дамжуулах ур чадварыг нэрлээд байгаа юм л та. Тэгээ яг Жош Гиди яг гоё жишээ тийм. Тий гоё жишээ. Бен Симмс бол яг шидэлтгүүлсэн анханасаа тэгээд Егор Диминий хувьд болохоор яг шидэлттэй юм байна. Гүйцэтгэл нь тийм сайн биш гэхээр Жош Гиди ч бас огч шидэлтгүй найдвартай шидэлттэй сайн шүү дээ. Яг сая би шидэлтийн техникийг харахад бол Гиди энтриг бол хамаагүй шидэлтэн сайжирчих боломжтой гоё техниктэй л юм байна. Тэгээ одоо тэгээд нөгөө Евролигээр бас нэг дамжаад Реал Мадридэд тоглоод тэгээ Америкт ирээд коллежийн сагсан бөмбөгийн хатуу ширхэмийг үзсэн учраас ер нь ийм нэг бас нэг аль талын нэг школыг аваад коллежд яг ганцхан жил тоглосон ч гэсэн бас нэг жилийн хугацаанд Америкт тоглоод үзчихэж гин гэдэг чинь өөрөө бас давуу тал болдог. Тэгэхээр
ямар ч нэг тэр Европын суурь, Америкийн суурь хоёрыг нэгтгээд NBA-ийн мэрэгжлийн төвшөнд ингэж драфтын дээгүүр 8-аар сонгогдож орж ирсэн шигэ тийм хүлээлттэй л удирлыг эхлүүлэх гэж байгаа баг. Гэхдээ яг драфтын үеэр бол мэрэгчлүүд нэлээд шүүмжлэлтэй хандж ирсэн Бруклиныг ийм дээгүүр авчлаа. Өөр сонголтууд зөндөө байсан штэ гэдэг дээр бол дэминийг арай л өндрөөр үнэлчлээ гэж яригдчихсэн тухайн үед бол. За Brooklyn Nets-ийн хувьд холбон тоглогчийн байрлал дээр энэ бас сул тал болоод байгаа учраас драфтын сонголтыг хийхдээ бол энэ байрлал дээр илүү Даллас одоо холбогч дээрээ ингээд Кайри ч юм уу Дило ч юм уу гэ байгаа бол Cooper Flag бас нэг юм найруулдаг тоглогч жижиг тоглогчийн байрлал дээр харин энэ хамтдаа ингээд талбай дээр хоёр найруулагчтай тоглох болно л доо. За Скоттын тайлангийн сонирхуулахад за мэрэгжлийн карьераа Франц лигийн 3 дугаар дивизионоос эхлүүлсэн бөгөөд 3 жилийн хугацаанд мэдэгдэхүйц сайжирч ахиц твшилт тесрэлтээр дүүрэн байсан. За тэрээр энэ драфтын ангийн хамгийн хурдан тоглогч юм аа. За 21-ээс 22 оны улиралд тэрээр 2.2 оноо дундчилж байсан бол дараагийн улиралдаа энэ нь 16.8 болж ахиж дэвшсэн нь анхаарлын төвд оруулах шалтгаан болсон юм байна. За түүний бие бялдар NBA-ийн төвшөнд хараахан биш ч хөдөлмөрч байдал нь түүнд том давуу талыг бий болгодгоо. За илүү өсөн дэвшиж чадвал лигийн хамгийн хурдан тоглогч статуст хүрэх бүрэн боломжтой гэсэн байна. За харьцуулсан тоглогч нь Tyrese Maxey. Хурдан учраас л гэж байна. Тэгээд оноо авах чадвартай байна тийм. Оноо авах чадвар нь ингэж нэгэн жилийн дотор 14-өр өссөн энэ байдлаас нь харахад яг л Maxey-тэй харьцуулах юм байна л да угаасаа бодохоор бүр том давуу тал гэж онцлоод хөдөлмөрч байдлыг нь бас онцлсан байна тийм ээ. Тий одоо тэгээд Францаас гэхдээ яг ийм урт чугамны тоглогч бол сүүлийн жилүүд нэг их орж ирээгүй. Яг ийм холбогчийн байрал дээр одоо яг Тони Паркер ч гэдэг юм уу. Урт чугам гэвэл одоо ганц баг Кулибали ч гэдэг юм нэг жижиг тоглогчийн нуруулах шүү дээ. Тоглогчийн байралын тоглогчтой шүү дээ. Тэгэхээр яг цэвэр ийм холбон тоглогчийн байрал дээр тоглолдог метр 90-93 см орчмын ийм нуруутай ийм Франц тоглогч бол илүү үлэмж битнүүл орж ирээд байсан бол одоо бас ийм холбогчийн байрал дээр шинэ хүн орж ирж байгаа нь энэ NBA-д ч тэр Францынхаа цаашдын одоо шигшээ багтч тэр яг холбогч дээр ийм сайн тоглогч бас илтгэдэж гарч байгаа юм байна гэдгийг харуулсан ийм сонголт боллоо. За ингээд үзэгчдээ Brooklyn Nets-ийг онцлсан дугаараа 30 ба 30 өдөр нэвтрүүлэх хүргэж байна. Энэ багийн за 100 хийсэн солилцооны аймаг танилцууллаа. Эргэж ирэхдээ бид гараа олон сэлгэний бүрэлдэхүүнтэй танилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Ба 30 өдөр нэвтрүүлэг танд хүрч байна. Нэвтрүүлгийн Platinum ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк. За үргэлжлүүлэн Brooklyn Nets багийн цалингийн зэстэй танилццгаая. За их гурвалтай үетэйгээ харьцуулахад ер нь өнгөрсөн жил шигээ цалингийн зэстэй байна. Маш бага. Энэ ч одоо баг 29-т хамгийн бага цалин зарцуулж байгаа л хоёр багийн нэг болчихж шүү дээ. Ийм хангалттай сайхан зай уг нь бол байна. Тэгэхээр нөгөө MPJ-г авах төрөөс алдаадах юм байхгүй байгаа байхгүй тий. Угаасаа Cameron Johnson хүссэн драфт ирэх нь бүтэн жилийн турш сайн тоглоод авах нь болж чадаагүйсэн. Ийм том зэстэй одоо ер нь энэ 27 он руу бэлтгэхэд бол сайхан болохоор байна шүү дээ. Brooklyn Nets багийн хувьд. Одоо эн чинь жишээ нь Нью-Йорк хот, том зах зээл. Нью-Йорктой өрсөлдөөнийг хангалттай хэмжээнд үзүүлээд орон бүсд өндөр амжилт гаргах юм санхүүгийн болоод зах зээлийн том потенциал энэ багт уг нь байгаад байгаа. Одоо тэгээд MPJ магадгүй зүгээр сайн тоглоод хүлээлтийг давж чадчих юм бол ирээдүйн төлөвлөгөөнд аваад үлдсэн ч буруудахгүй байхгүй. Би одоогоор зүгээр хүлээлтгүй байгаа учраас түрүү ихний хэсэгт гэж ярьж байгаа шүү. Солихол байх сольсон ч болно тийм. Гэхдээ үнэхээр MPJ энэ багт гоё зөгцөөд сайн тоглож чадах юм бол чинь MPJ дээр нэмээд өчнөө олон сайн тоглож авах мөнгө нь байгаа даа л да энэ баг. Тэгээд дээр нь MPJ-ийн гэрээч нөгөө нэг 60 саяын гэрээ энэ төр биш шүү дээ. 40 саяын гэрэхээр яг л багийн нэг одоо л угаасаа 3 дахь лидерүүд те Chet Holmgren битийн ингээд ийм 3 дахь лидерүүдийн авдаг цалин болчиход байна. За энэ баг ер нь плей-оффд орох боломжтой улирал нь хизээ гэж харж байна. За тэрийг яг энэ улирал яг одоо жишээ нь MPJ-ийн нөлөө ямар байх нь уу? За дараа улиралд ямар өөрчлөлтүүд ирэх нь үү те. Тэгээд драфт ирэх юм гэхэд ингээд бодохоор харж ич хэлэх бах яг баримжаагаар бол нэг 28-аас 9 оны улиралд плей-офф руу яг дайралтай хийж эхлэх юм лөө. 2-3 улирлын дараагаар. Тэгээ одоо тулгаажсан Ютагийн дугаар дээр ярьж ирсэн.
Яг юу Utah Jazz-аар очоод арын албатай нь уулзахад ер нь бид нэг 5 жилийн дараа хартсан байгаа. 5 жилийн дараа л бид нар плей-оффт орно. Тэрнээс наан бол орохгүй гэдэг шиг Бруклин дээр бас ер нь тийм л төлөвлөгөө байгаа баг. За одоо 5 биш юмаа гэхэд ямар ч үсэн нэг дараагийн 3 жилд бол угаасаа бид нар амжилт үзүүлэхгүйг нэг юм уналттай драфтаар бага хөгжүүлэх гэдэг ийм л зорилго төлөвлөгөө угаасаа байгаа болов. Тэгэхээр миний бодолч гэсэн юм адилхан 28 оны улирлаас эхлээл 27-оос 28 оны улирлаас эхэлж нэг плей-оффын баг болох гэж үзэж эхлэх баг. За яг одоо бол 26-аас 27 оны улиралд баталгаад гэрээтэй тоглогчид бидэнд харагдаж байна. MPJ 40 сая хамгийн өндөр салингийг авч байгаа хүн. За тэгээд Claxton, Terrence Mann, Igor Demin. Тэгээд юу н 10 сая хүрэхгүй салингууд шүү дээ бүгд. Дандаа rookie гэрээний салингууд. Гэхдээ rookie гэрээ мөртлөө тэд нар нөгөө эхний 5 сонголт биш учраас ерөөсөө 10-аас хойших сонголтууд учраас ихэнх нь Demin-ээс босдно бол тэгээд маш бага салин авч ийн л та. Ийм л залуу баг болчиход. Одоо энэ багийн хамгийн ахмад нь баг MPJ болчих гээд байх шиг байна шүү дээ. Яг насаар нь бодоод. Яг хөө мэдээд сэлгээнд өөр одоо хүмүүс байгаа л да. Яг гол тоглогчдоос гэвэл MPJ ч одоо хамгийн ахмад тоглогч нь болж хөрчих гээд байна шүү дээ. Одоо энэ зүгээр Claxton ч бас явж болно тийм. Солилцооны цонхоор Claxton нэр яваад бусад багууд сонирхчл байдаг. Тэгээ одоо тэгээ төвийн тоглогч ийм эрэлттэй байгаа энэ цаг үед бол Claxton бол бас л зах зээл дээр өнө хүрэх тоглогч. Тэгээ цалин ч гэсэн их боломж юм байна. Одоо 23 сая гэдэг бол 27 оны улиралд 23 саяын цалин авч байгаа тоглогч гэдэг бол баг сэлгээний тоглогч авах хэмжээний цалин болж өөрчилж магадгүй. Бруклин Нетсийн хувьд нэг анхаарал татж байгаа зүйл нь энэ оны драфтаас сонгож авсан 5 тоглогчоо ерөнхийдөө улирлын туршид ашиглах магадлал маш өндөр байгаад үргэлжлүүлэн гарааны бүрэлдэхүүнийг хамтдаа харьцгаая. За Игор Деминий хувьд бол ямар ч тач холбон тоглогчийн байрлалд тоглох байх тийм ээ. Тийм л 2 м 6-тай холбогчл тоглох болцоод байна. Одоо яг тэгээд тоглолт нь яг ямар хөө байх нь зүгээр тэр л их сонирхол татчихжээ. Тийм. За сайн мэдэхгүй. Тэгээ яг зүгээр таамаглалаар одоо бас ингэж болох юм. Зүгээр нэгэн залуучуудаа минут өгье гэж үзчихвэл одоо Нолн Траурыгоо гарааны олдсон тоглуулад Игор Деминийг Хайсмиттэй орно 3 номер дээр ашиглаад ингээд тоглол бас боломж потенциалтай харагдлаа. Хайсмит бол заавал нэг гараанд тоглох бол шаардлага алга байна шүү дээ. Яг энэ бүрэлдэхүүн дээр бол нөгөө хоёр MPJ нэг Claxton хоёр бол угаасаа гараанд гараад тоглоно. За тэгээ Ken Thomas одоо энэ жил өөрийнх нь эхний хэсэгт ярьсанчлан зайлшгүй сайн тоглох хэрэгтэй жил нь болоод орчлаа угаасаа. Тэгэхээр Brooklyn бол ингээ харахад яг одоогийн нөхцөлд бол бүрэлдэхүүн бас уг ажгүй л бүрэлдэж эхэлж байгаа шиг байна. Яг гараа ямарсан зөв голдролтой орсон гэж байна тийм. Сэлгээний бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн хамтдаа харьцгаая. За өмнөх улирал бол Oklahoma City Thunder лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багуудын нэг байсан. Энэ улирал ер нь Brooklyn Nets-ийн жигсаалтыг тэргүүлэх нь ер нь гараа сэлгээнийх нь бүрэлдэхүүнээс харагдаж байна. Энд санал нийлэх. Тэргүүлж штэ угаасаа тийм. Одоо залуул баг байна. Тэгэл одоо энэ чинээс залуучууд цэвэр өрсөлдөөнөөс энэ багийн ирээдүйн төлөвлөгөөнд үлдэх үү? Одоо OKC чинь бас шууд сонгосон сонголт болгоно дардан явчаагүй штэ. Тэр дунд ч бас хэд хэдэн тоглогчдыг хөгжүүлээд зарим нь одоо бүр ажилгүйч болсон тохиолдлын сонголтууд байна. Тэрнтэй адилхан ингээл одоо ингээл энэ дундаас шүүндээ. Одоо угаасаа 98 онд төрсэн MPJ хамгийн ахмад нь байна. Яг энэ жилийн бүрэлдэхүүнийг ингээ бүхлээр нь насыг харах юм бол тэгэл ерөөсөө дандаа 99 тэгэл 2000 2001 2 3 4 оны ийм залуучууд болчиход байна л да. Өгшнөл 30 та. Тий. Одоо хамгийн өгшин 30 жүрэг хүн шүү. 98 оны гэдэг чинь 20 28 төрөх гэж байгаа юм шүү дээ. Эрэг хөлрөлд. Тэгэхээр ч одоо хамгийн ахмад нь 28 таа өнгөх хэр чинь энэ баг ийм л айхтар залуу баг болчихлоо л доо. За харин Нолны хувьд бол коллежд бас 3 жил тоглосон учраас энэ драфтын ангийнхаа бас арай ахмад тоглогчдын энийг бол бичигдэж байгаа. За дасгалжуулагч сэргийн босголтынхаа үед явж байгаа багт маш чухал байдаг. Энэ дасгалжуулагчид харин ямар дүгнэлттэй байдаг вэ? Би бол өөртөө хамгийн одоо өсөх ирээдүйтэй дуртай дасгалжуулагчтай маань нэг Jordi Fernandez гэдэг ер нь Испани мэргэжилтэн байдаг. За энэ хэрхэн бол Канадын шгшөөгийг удирдаад бүр амжилттай удирдаад яаж удирсныг бид мэдж байгаа. Тэгэхээр ингээд зүгээр залуу тоглогчид дээр ажиллах чадвар маш өндөр. Тэгээ сагсан мөнгийг экспойлстра шиг ингээд бүх шатнаас нь ер нь эзэмшсэн. Ер нь бол одоо Brooklyn Nets баг байгуулснаас хойш хамгийн ингээд зөв чиглэлдээ зөв хүнийхээ удирдлага дор явж байгаа гэж харж байгаа. Тэгээ энэ хүн сая яг тулаан юмны сэнчлэн сагсан бөмбөгийн баг биш. Бүр хүүхдийн академийн залуу тоглох хүүхдүүдийг хөгжүүлэх мэргэжилтээр анх дасгалжуулагчийн гараагаа эхэлж ирсэн юм хүн байгаа. За тэгээд улмаар NBA-ийн баг, за тэгээ одоо гадны лигт туслахаар ахлахаар, за тэгээ буцаад NBA-ийн баг дээр
туслахаар одоо Denver Nuggets баг дээр жишээ нь ингээд авраг болтол нь ажилласан ийм баг тасалж яг авраг болгоход нь хамт байгаагүй ч гэсэн 22 оны хүртэл ажилласан байдаг. Тэгээд олон улсын түвшинд сая Канадын шигшээтэй өнгөрсөн дэлхийн авраг шалралт тэмцээнд хүрэл медаль уртчлээ гэдэг ч юм ингээд. Jordan Fernandez-ч бол яг харахгүй одоо бид нар нөгөө OKC-ийн засгажуулагч дээр Mark Daigneault гэдэг юм уу. За одоо өөр ийм залуу сайн засгажуулагч нарыг нэлээд итгэл хүлээл гэж ярьдаг шиг Jordan Fernandez засгажуулагч гэсэн яг энэ залуу ийм Ахмад нь 28х настай ийм баг дээр төгс тохирохоор гэд хэлчихэд бол нэх буруудахгүй байна. За энэ удирдалтаа бол бид энэ багаас залуу тоглогчдын өссөн дэвшилтийг харна. За плей-оффыг бол хамгийн ойрдоо 2 жилийн дараа. Тий. Ер нь тийм л төгөлдтэй байна. За баярлалаа. За бараг 3 жил хаа. Тий. Энэ жил ороод шүү дээ. Энэ жилийн жилийн явах гэж байна. Ингээд үзэгчдээ бид та бүхэнд Brooklyn Nets багийг онцлсан дугаараа хүргэлээ. 30 баг 30 өдөр нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group.